Улаанбаатар хот маань олон нэр зүүх хэрэг гарах нэ. Улаанбаатар гэдэг байсан бол Зарлал Баатар болоход ч ойрхон боллоо. И хотын энэ тентгүй зурагт хуудас зарлал ажил давн орно. Намайг дэмжээрэй би их юм хийн. Бүхий өргөө соёлын төв тоглолт болно гэх мэт хамтлаг дуучид улсын хурал нэр дэвшигчдийн толгойн зургаас өксүүлээд байхгүй зураг зарлал гэж энэ далгаа. Хаасайгүй наалтай байгаа энэ зарлалуудад иргэд харин нэлээд бухимдж байна. Одоо рекламны орон зай гэх тийм зай байдаг. Тэнд л нааж ойлгон зүгээр энэ янз бүрийн мера юм чи одоо хотын өнгөзөмчийг улам муухай болгож байна л гэж бодож байна л да. Тэрийг хуулж аваад одоо яадгийн тэр нэг цахим самбарууд байрлуулад байдаг штэ. Тийм л юмд л одоо зарлал тавих, зарлалын зориултын тийм байр бий болгоул бас тэр нь арай багц хулуул гэж бодож байна. Хүн харсан ч гэсэн юу юугүй шүү. Одоо энэ шонгийн модын зэрэг юмдаар наасан бол онцгой харагддаг штэ. Наахгүй байх хэвээр журмалах хэрэгтэй нэг. Тийм наахгүй. Ийм реклам эднэр бол болж байна. Тэр наацсан зүгээр одоо энэ байна шүү дээ. Эднэр бол ямар муухай шүү дээ. Рекламуудыг хариуцлагатай болгоно шүү дээ. Хүмүүсийг энд юм битгийнаг нь хуулиндаа өвчтөд оруулаад багдар сургуультай байж болно шүү дээ. Энд чи цаана эзэнтэй юм чи. Хотын өнгөзөмжийг гутааж байгаа энэ олон зарлалуудыг арилгах нь хариуцлага тооцдог болно гэж нийслэлийн удирдлагууд байнга ярьдаг гэхэд хэлцэхгүй. Ингэж ярьсаар олон жилийг ардаа орхисон ч шийдэгдсэн асуудал алхал байна. Жил хүрэхгүй хугацааны дараа улсын хурлын гишүүдийг сонгох сонгуул болно. Сонгогчдод зориулж хэнийг мэдэгдэхгүй баахан толгойн зураг энэ тентгүй наагдана. Зарим шүн тэр зурагнуудаас нь хүртэл айж цочно. Хэдэн жилийн өмнө эрхчлөөний ордны өмнө үнгүй зар байрлуулдаг самбар байлаа. Харин одоо самбар бүр төлбөртэй, төлбөрийг нь төлж чадахгүй учраас таарлцсан газраа өөрсдөө сурталчилдаг мод тасрахгүй үргэлжилсээр зарлал сурталчилгаа хэвлүүлж байгаа хувь хүн албан байгууллага уг нь мөнгөтэй л баймаар нийгмийн хариуцлага ухамсарлаж мөнгөө төлөөд зориултын самбарт нь сурчлагаагаа байршуулж болох ч чадахгүй байгаа жишээ энэ нэмэлт олон харагдаж байна. Шууд Болортоя Батбаатар нар мэдээллээ.